This is how you make me feel. This is how you make me feel. Oh, good, oh, great sunshine all day. This is how you make me feel. And I feel. За ингээд амар гоё цэвэрхэн буудлаас гарч ирээд байж байна. Одоо Таиланд руу нисэх гэж байна. Цаг 6 өнгөрч байна. Энд байка болоод хүмүүс ингээд аягүй цогоо юм байна. За Вьетнамын хилээр гарч ирчихэд сууж байна. Цэло тэнд шалгуулаад ажгаа хаднаач тэнд шалгуулаад зогсож байна. Сүүлийн буудлын нэг иймэрхүү бид 9 цагаас насна. Одоо цаг 8:40 45 болж байгаа шиг байна. Намын ер нь иммиграшнууд аяагүй ер нь жоохон муухай аштай юм мэдгүй. Монголчууд ч тэгээд байгаа юм жоохон нэг тиймэрхүү байсан. Тэгээ юм жоохон амар удчлаа. Тикет авахад ч гэсэн ерөөхдөө орсон. За нисгэж байна. Масны буудлын нэг юм хөө. Занашараа. Занакараш нашараа. Бид Бангкокт ирсэн байна. Өнөөдрийн нислэг цаг 50 минут гэсэн байсан. Цаг 40 минут явсан. За бид мөнгө авсан. Тэгээ авах гал. Хэдийг авах юм. Тэг нь мултарч унаад байгаа юм. Хэцүү юм байна. Одоо баат нэмэгдээд бүр ингэж яа. Хэдийг авах юм. Тэг нь мултарч унаад хэцүү байна. Паттайя руу явж болдог гэхээр нь явчлаа. Такси дуудах гэсэн чинь 100 буюу Монгол мөнгөөр нэг 102 мянга болох гэсэн автобусаар явсан чинь хүний 30 буюу Монгол мөнгөөр нэг 3300 3500 орчим болоод би 5 нийлээд 3515 мянга болчихлоо. Бангкокт ирчээ. Цаадаа Паттайя руу автобусаар явжээ. 12 цаг 40 мөч гээд ирсэн. Одоо 2 цагийн автобусанд ингээд явж байна. Автобус нь жоохон мохоо нэртэй байгаа учраас маск зэцсэн. За нэг хүний 131 бат Монгол мөнгөөр 15 мянга орчим болтой. Яа энэ чинь хотын төвөөсөө ер нь бол нэг тэгээ 2 цаг 30 минут явдаг гэсэн. Тэгээд сая бид бас KFC авч идчихээд тэгээд явж байна. Бид ингээд Таиланд Паттайяда ирээд тэгээд энэ сууж хүний 50 гэхээр бид ярьсаар хагаад нийлээ 180-аар явж байна. Энэ Солонгос залуу болохоор зөвхөн 20 бааттай гээд тэгээд бид ярьж хагаад энийг аваад явах чинь. Тэгвэл явах газаргүй болчих юм шиг байна. За манай нэг явсан. Бид буудалтай ирлээ. Эхний өдөр болохоор нэг юм буудал захинсан. За орж үзтгий. За үүдэрээ орж ирээд ийм үлсээлийн хэсэгтэй юм байна. За ийшээ бас хөргөн хүлээлгийн хэсэгтэй юм байна. За тэгээд өрөөндөө ороод өрөөгөө танилцуулъя. Thank you. Паттайяда ирчихэд буудалд орох гэж байна. 110. За хоёрын өдрөөс юм бол за уулындээ юм угаалгын хэсэг байна. Энд найртай, эндээ шүршүртэй. За тэгээд ийм гоё том оттой. За тэгээд эндээ юм зураг байна. Энэ болохоор одоо за юм сэн комплимент. За юм. Дараа ингээд миний бартай Safety юм байна. За одоо тэгээд
хамгийн гоё хэсэг нь. За манайх фуд руугаа харсан цонхтой байгаа. Yes. Арай бүр шүн мөн айгу гоё юм байна. Тийм ээ. Энд дээр чипутын. За энэ бодол ирсэн байна. За бид хэд Батаяд ирсэн ингээд гарах гээд байж байна. Одоо шөнийн гудамж юм да. За бид Бангкокийн Паттайя дээр шөнийн гудамжин дээр байна. Шивээс гараараа дөрөв шивээс хэл гэж байна. Бас ингэнэ. За ийм шивээс эд юм байна. Mongolia. Do you know? Mongolia. Зөндөө хүмүүс явдаг хой. За наалах байна да. What is this? Alcohol. Alcohol? Yeah. This is status. Жимс идгээд яг буудлага хайж байгаас юм их жимс авлаа. Бараг хэдэн төрлөө 6 мурга 7 мата болсон. Монгол мөнгөөр нэг 30 за 4 5 6 мянга орчим боллоо. Өсөө буудалтаа орчихлоо. Буудалтаас гарч ирээ. Ингээд хоолнд орох гад явж байна. За манай буудлын хоол бол буфет хоол байсан. За бид сая өглөөний цайгаа идчихээд буудалд орж ирээ байж байна. Манай буудлын харагдах орчин бол нэг юм болохгүй. За бид хэд тай массажинд ороод байж гэн. Тэгээ бүтэн биеийн массажинд орох гэснээр ганцаараа учраас гээд тэг бонд энд түр ингээд нэг хэдэн минут хөлөө барилчаа тэгээд дараа нь бүтэн бие рүүгээ орно гэж ойлгосон боловч буруу ойлголцоод шууд хөлийн массажинд орсон. Гэхдээ жоохон тиймэрхүү санагдлаа. Тэгээд жоохон бактун арай гайгүй барьдаг юм шиг байна. Тэгээд бид гурав гэхдээ бүтэн биеийн массажинд орно гэж бодож байна. За сэтгэлээ хэлнэ. Шал айлээ. Сэтгэлээ хэлнэ. Гоё тань. Минийх бол гоё. Гоё хэлж. Минийх бол бас жоохон тиймэрхүү. Бид хоёрын их айлгүй хүмүүс таарч чи ядж байгаа. Ангаалцал бид хоёрын шалаад байгаа ч юм уу өөртөө болоод ч юм. Нэг тийм болсон. За тийм байна. 200 буюу нэг 22 мянган төгрөг болж байна. За chicken beef roll. Турк эзэнтэй. бид эдгээр ирж ярьлаа. За Амар сонгонтой юм байна. Би дургу сонгоно. Дээрээс нэг гэсэн чи амар сонгонтой. Энэ махтаа. сайн харагдчих. За энд бол эдээ дуусч байна. Дуусчих. Тэтгэе энэ авсан. Амт нь ямар амттай вэ? Амар. Хон ногоотой байсан болохоор халуун ногоонууд нэг гоё. За одоо ингээд смути захиалсан. Энэ болохоор мангоны. Энэ pineapple.
Тэгээд эдгээр нь 50 баат уяныг 5500. За бид өнөөдөр буудлаасаа гараад 2 хоног байрлах буудлаа явж байна. Энэ хавьда хамгийн өндөр нь юм байна. Тэгээ айгүй ойрхон болохоор насаад хүрээд ив байна. Одоо бол нэлээд халуун байна өнөөдөр юм. За тэгээд ороод буудлаа үзье. За бүгдээ манай буудлаа. Ийм хүмүүс арахгүй л гэж байна. За 2 дахь өдрийнхөө буудалд ирсэн. За гадна тал нь бол ийм харагдаж байна. За орцгой. Та-даа! За рум тур хийцгээе. За манай өрөө орж ирэнгүүт юм галтгоотой. Эндээсээ угаалгын машин, мини боклоо. Пэйж байна. Галтгооны хэсэгтэй. За энтэй бол ингэж ачаад таах хэсэг. За ийшээ орж үзье. За энэ дотор ингэж бэнтэй. Та-даа! Оо эндээс ийшээ харагдсан юм байна. Ийшээ харагддаг юм байна. Бэнтэй ингэ нойлтой шүршүүртэй. Дүүштэй. Тийм дүүштэй юм байна. За шахах юм. King size bed. Энэ ханаас орж ирсэн хүүхдээ. Чи хэний хүүхдээ вэ? За энэ гэрэл нас амар гоё юм тий. За тэгээ эндээ бас нэг юм хэсэгтэй. За ийм гоё зурагттай юм байна. Оо энэ түлхүүрээр юм уу? Ямар түлхүүр? Түлхүүрээ. За энэ ингэ болохгүй. Энд болсон. Тэгтээ юу юм бэ те? Сандал ширээг юм байна. Оо энэ хажуудлын буудлын юу хардаа? Пүүлийг. Манайх тэгтээ хамгийн 23 давхартай пүүлтэй. За ийм харагдж байна. Тэгээд ийм Бараг 2 дахин. халаад байна. Одоо айлын өрөөр орж үздэг нэ бүгд нь. 7 давхарт. Энэ номер нь тэгтээ аягүй гоё харагдсан юм тий. За эднийх ингээ үүдэндээ юм хөрвөгчтэй угаалгай машинтай. Чи тайлбарлах юм. За энэ талтай юм галтгооны хэсэг байна. Оо энэ юу нь ямар гоё юм. Энэ зөте гоё юм байна. 3 4 цагтай. Оо эднийх ч ямар гоё. Танах арай том уу? Гэтэ яагаад манайх үнэтэй вэ чи? Үнтэй зарим гоё байгаа биш үү? Тэр 0 чинь ингээд. За 23 давхарт ингээд одоо хамгийн дээд давхарт болохоор нөгөө пүүл маань байрладаг тийм буудал авсан байгаа. Хай. За ийм буудал байна. Пүүл нь хаана нэ? Юу? Пүүл нь Пүүлэн дээр явахаа. юу дээр гэх юм шиг. Вау, ямар гоё харагдаж байна. Оо. За Паттаяг нэлээд бас дайггүй дээрээс нь харах юм биш үү? За пүүлийн харцгаая. Оо. Гэтэ бас гоё юм байна. Орой олчин гот гоё харагдах хаа. Жижиг юм те. За ийм газар энэ да. Шөнийн голомж руу явж байна. Тэгээд бинт очны пот идэж байна. Тэгээд та гурыг бичиж байгаа шүү.
За сэв нэлээд бол мэдээж энд байна. Бидэд одоохон дээрээс би ч мч ороод байгаа. Тэгээд жоохон амтсан байдлаа гэр орноор байж байгаа да. За өчигдөр айгүй гоё газар орой олоодсан айгүй амттай байсан. Тэгээ өнөөдөр дахиад энэ өчигдөр энэний хажуугаар гарсан чи бас айгүй гоё харагдсан болохоор энд идэж үзье гэж бодоод энд ирж байна. За одоо ингээ ер нь бол найтууд нэмэрхүү ингээд одоо эднэр нь болохоор такс макстэй ч юм уу ороод янз янзын шоу үзүүлбэртэй юм шиг байгаа юм. За одоо иймэрхүү газрууд нь болохоор юм хаалттай юм байлээ. За энэ хоолны газар нь болохоор ийм яг дандаа юу вэ? Oh my god. Яа, за ийм хоол. Ийм юм явдаг. Энд солонгосчууд айгүй их явдаг. Тэгээ энтгэхгүйд бас амар их явд юм байлээ. Хамгийн ихэнх л яг тэр хоёр улсын их. За бид өчигдрээс орсон ресторанд орсон. Энэ хавьд яг энэс өөр тийм яг гоё албах зүгээр давлан гаралтай хоолныхоо зөндөө байгаа учраас бид эндээ орчихгээд явж байна. Энэ Таиландын номер 1 биер гинэ. Тэгээ энэ намайг уугаад үзчих гээд тэгээд над руу бүр шахаад байна. Ингээд хүмүүс нь ингээд Оросууд ингээд энэ хүүхнүүдийг айгүй их авдсан байна. Тэгээд хөтөлцөөл яваад идэм байна. Ерөөс амар чухамл юм шиг л хөтөлцөн явд юм байна.